Энэ өдрийн мэндийг хүргэе. За хөдөө аж ахуйн сайдд ямар ч гэсэн одоо шинэ ажлаа аваад одоо маш их хүчтэй ажиллаж байгаад нь бас талархаж байна. Тэгээд таныг ер нь цаашдаа энэ хөдөө аж ахуйн одоо яг энэ хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн асуудлыг хариуцахдаа ер нь бол одоо малын тоо бус чанарт суурилсан бодлогыг хэрэгжүүлдэг байх. За бэлчээрийн энэ менежментийн асуудлыг энэ даацын 40% одоо орчимд хэтэрсэн байгаа асуудал дээр зохистой түвшинд хүргэх ямар бодлого хэрэгжүүлэх дээр онцгойлон анхаараач гэдэг бас захиж хэлэх ийм санал байна. За танилцуулгыг ер нь хийхдээ бид нар одоо өнгөрсөн жил ч гэсэн яг л ийм танилцуулга хийж исэн юм аа. Ер нь бол 2 онтой харьцуулж ядаж хармаар байна. Өнгөрсөн жилдээ хийсэн одоо энэ бэлтгэлийн ажил одоо энэ жилдээ ер нь харьцуулахад сайжирсан юм уу, муудсан юм уу? Яг ямар өөрчлөлтүүд гарсан гэдэг дээр бид нэр харьцуулж харж иж үнэлэлт өгнөлт өгдөг болмоор байгаамаа. За танилцуулган дээр энэ ургамлын одоо ургалт хоцорж байна гэсэн байгаа. Энэ өөрөө тариалтад хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуултыг асууя. Тэгээд ер нь эрслээс ямар сэргийлэх механизмууд бас та бүхэн дэвшүүлж байгаа юм бэ? За хөнгөлтэй зээлийн энэ ашигтай холбоотой сая Бачимэг шүү асуучлаа. Гэхдээ ер нь манай хөдөө аж ахуйн салбар бол төрийн дэмжлэг маш өндөртэй. Хамгийн ер нь баг өндөр төрийн дэмжлэг урамшуул авж байгаа салбар. Энэ үр ашигтай эсхийг нь одоо бид нар яаж үнэлээд байгаа юм бэ? Энэ үнэлгээний холбоотой асуудлыг мэдмээр байна. Ер нь төрийн дэмжлэг ороод идэг. Үр ашигтай гэдгийг нь одоо яг хэмжих үзүүлэлт нь хаана байна гэдгийг бас мэдмээр байна. За хоёрдугаарт энэ бордоо ургамал хамгааллын бодис хэрэгцээ хангагдаагүй гэсэн нэг тоо билээ. Жилд 12-оос 15 мянган тонн байхад 3 аж ахуй нэгж байгууллага 8300 орчим тонныг нийлүүлсэн байгаад байгаа. Тэгэхээр энэ нийлүүлэлт хэрэгцээ хоёрын зөрүү үүсэт байгаа. Энэ зөрүүг яах гэж байгаа юм бэ гэдэг асуултыг асуумаар байна. Ялангуяа хэтэрхий их өндөр нийлүүлэлт хийгдээд яг хэрэгцээ нь яг эрэлтэндээ түшгэлгүй хэрэгцээ нь өөрөө хит өндөр болоод за инээс болоод дараа нь хадгалтаас болоод чанар муудах ийм эрсдлүүд үүсэх юм биш үү? Энэ дээр өөр нь яг ямар одоо гаргалгаа шийдлүүд хийгдээд явж байгаа. Яагаад ийм зөрүү үүсч вэ гэдэг асуултыг асууя гэж бодож байна. За тэгээд хариулт авъя. Хариулт авч тодруулъя. За 6 номер цайд хариулъя. За Мунтхай гишүүний асуултанд хариулъя. Мунтхай гишүүн бас энэ хөдөө аж ахуйн салбарын цаашдын хөгжил, хууль эрх зүйн орчин дээр бас маш их анхаарч нийлүүлэлт кадастрын сүлжээр бас маш их анхаарч ажилладаг. За энэ хөдөө аж ахуйн салбарын за энэ тайлан дээр ингээд харьцуулт хийн гэдэг нь бол туйлын зөвөө. За одоо яг яамны одоо 2 газрын дарга маань сууж байна. Тэгээ дараагийн тайлан бас нэг харьцуулттай байх нь бол одоо үр дүн гарч байгаа эсхийг дүгнэхэд маш том гарын авлага болно гэж ингэж бас харж байна. За хөдөө аж ахуйн салбарын энэ татаасын асуудлууд байна. Би түрүүнд хэлсэн энэ олон татаас, энэ олон хөнгөлөлт энэ болгон тэгээ хаагур яваад байгаа юм бэ гэдгийг бас маш олон иргэд аж ахуйн нэгжүүд бас их эргэлздэг. Тийм учраас энэ ер нь төрөөс олгож байгаа энэ хөнгөлт татаас энэ бүх зүйлүүдийг бид ил тод болгоё. Энийг одоо яамныхаа тэр захим хаяг юмнуудаар сонирхсон хүн болгонд ороод харчих хэмжээнд одоо байлгая. Нөгөө талдаа салбарын онцлог цаг үеийн асуудлуудыг мөн одоо нэг зөвлөгөөн хийж биш. Яг энэ одоо яамныхаа одоо пэйж хуудасаар аль бие усны хуудасаараа ингээд дамжуулдаг. Тэгэхээр их амьд болгоё, нээлттэй болгоё гэж ингэж бодож. Одоо хүлэмжээ яах юм, үрээ яах юм гэхэд бүх юм тодорхой болгоё. Тий гэж ингэж үзэж байгаа. Нөгөө талдаа энэ хөдөө аж ахуйн салбарын энэ татаасын асуудлууд одоо маш их өндөр авж байна. Ямар үр дүн гарч байгаа. Тэгэхээр энэ дээр бол яг бид нар хөдөө аж ахуйн салбарын одоо жишээ нь дөнгөж сая яригдсан энэ 200 тэрбум төгрөгийн одоо татаасын асуудлыг хэдүүлээ ярил л та. Тэгэхэд энэ дээр яг төрөөс өгж байгаа татаас нь бол нэг 15-6 тэрбум төгрөг л байна. Бусдын бол арилжааны банкуд нөөцөөсөө гаргаад тэгээд дээрэс нь эрсдлээ үүрээд явж байгаа. Тэгэхээр энэ дээр бол одоо төр оролцоо тэрэнд үг энд үг юм байхгүй. 200 тэрбум төгрөг ингээд хөнгөлтэй зээл олгосноороо энэ 3 сая 500 мянган хүн хоолтой унттай байх уугүй юу гэдэг энэ асуудлууд одоо шийдэгдэх гол цөм болчиход байгаа. Төрөөс өгж байгаа татаас 16 тэрбум төгрөг маань өнөөдөр нэг 1500 хүүхдийн томоохон шиг сургууль нэгийг барьж чадахгүй л одоо мөнгө байхгүй. Тэгэхээр хэдүүлээ энэ хөдөө аж ахуйн салбар дээр өгж байгаа энэ татаасны одоо задаргаа зарцуулж байгаа хөрөнгийн асуудал дээр ингээ бас
нээлттэй өгж явахгүй бол татвар төлөгчдийн мөнгөөс шууд 200 аваачаад өгсөн юм шиг ийм ойлголт бас зарим талдаа төрөөд байгаа юм бэл. Тэгэхээр арилжааны банкуд бол 80-90 гаруй хувийг нь гаргаж байна. Төрөөс бол нэг сургууль барих хэмжээний мөнгийг гаргаад тэгээд 3 сая 500 мянган хүний одоо гурил, хоол, хүнсний ногоо энэ бүх асуудлыг шийдэж байгаа ийм том одоо зүйлээ гэж энийг ингэж хэлмээр байна. За дараагийнх нь энэ хаврын тариалантай холбоотой бордоо ургамал хамгааллын асуудлууд байна. Тэгээ энэ асуудал дээр манай хөдөө аж ахуйн корпорац бол өөрийнхөө хэмжээнд тодорхой хэмжээнд одоо нөөцөө бүрдүүлээд ингэ явж байгаа. Үүн дээр одоо зөрүү гарах нэ гэж ингэж бас үзэж байгаа учраас аж ахуйн нэгжүүд өөрсдийнхөө хөрөнгө мөнгөөр өөрсдөө зарлаад агаад ингэ оруулчихж. Бордоон дээр бол хуулийн дээр нэг 30 хүртэл хувийн урамшуулал олгоно гэсэн нэг ийм зүйл байт юм билээ. Тэгээ тэр нь бол яг амьдрал дээр 30 хүртэл гэсэн үгнийхээ агуулгаар одоо 3 ч байж болдог, 10 ч байж болдог, 15 ч байдаг ийм зүйл байгаа юм билээ. Тэгэхээр яг хуу тухайн үед одоо тухайн жилдээ төсөв дээр хэдийн хэмжээний мөнгө энэ бордооны урамшуулал тавигдсанаас шалтгаалаад одоо хэдэн хувиар өгөх үү гэдэг нь ингээд шийдэгдэл ингээд явд юм бэл. Тэгэхээр яг хуу энэ жилийн хувьд бол бас нэлээд анхаарлаа хандуулж байгаа нь энэ ойрогт орнодын энэ нөхцөл байдал бол зөвхөн шатхуун биш. Энэ бордоо олон зүйлүүд дээр бас сөрөг нөлөө үзүүлээд байгаа учраас бид хангалттай оруулж ирэх ийм бодлого барьж сонгон шалгаруулалт гэж би ойлгосон. 3 одоо аж ахуй нэгж оруулж ирэх гэсэн одоо импортын зөвшөөрлөө авсан юм билээ. Тэрнийх нь хүрээнд оруулж ирээд ингээд явж байгаа. Хадгалалт хамгаалалт тал дээр бол одоо ямар ёс журамтай тэрнгээрэл явах гэсэн. За манхагч тодруулъя. За миний хувьд бол одоо нөгөө хөдөө аж ахуй салбарт олгогдож байгаа ер нь энэ төрийн дэмжлэг өөрөө үр дүнгээ өгөх ёстой гэдэг дээр бол одоо хатуу зарчим барьж одоо бас тодорхой түвшинд бас хяналт тавихыг боддог. Тийм учраас би бол одоо байнгын орооны дарагт бас хэлмээр байна, захимаар байна. Ер нь нэг энэ төрийн дэмжлэг сүүлийн одоо 3-5 жилийн хугацаанд яг хичнээн аж ахуй нэгжүүдэд яг ямар одоо дэмжлэгүүдийг өгөөд яг одоо нийлүүлэлтийн хэмжээнд ямар үр дүн гарсан бэ гэдэгт дээр нэг хэдүүлээ сонсгол хиймээр байна. Ер нь энэ дээр нэг одоо хэдүүлээ харах цаг болсон байх гэж бодож байна. За хоёрдугаарт энэ захин дээр тавих мэдээллийг яг хизээ биелэх вэ? Энэ бол одоо бас их зөв санаачлага байна гэж харж байгаа. Гэхдээ хэдүүлээ цаг хугацаатай ярих хэрэгтэй. Хизээ захин дээр тавьж ил тод болох вэ гэдэгт дээр нэг сонсч. Гуравдугаарт ер нь хөдөө аж ахуйн салбарын энэ мэдээлэл бид нар Улаанбаатар хот орон нутаг гэдгээр нь ер нь англи За 6 номер за матрэш 1 минут. Улаанбаатар орон нутгаар нь хэдүүлээ дата мэдээллүүдэд ангилж хармаар байна. Ер нь энэ Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа хүн амыг бид нар хүнсний хангамжаар яаж хангах юм бэ? Өнөөдөр одоо жишээлбэл цэцэрлэг сургуулийн үдийн хоолнд зөвхөн нийслэл дээр гэхэд үдийн хоолыг бүрэн дунд ахлах ангийн хүүхдүүдэд хоолоор хангая гэхлээр хөдөө аж ахуйн яамны энэ хүнсний хангамжийн асуудал маш учир дутагдaltaй юм байлээ. Энтэй зэрэгцээд Улаанбаатар хотын энэ нэмэгдэж байгаа хүнсний хангамжид ямар бодлого баримтлах юм? Төвийн бүс болон энэ иргэн тойрон байгаа алслагдсан одоо энэ хотыг тойрсон энэ бүсүүд дээр бид нар хөдөө аж ахуйн ямар үйлдвэрлэл явуулах юм? Энэ бүр тусгайлсан бодлого шаардлагатай байгаад байгаа. Тэгээ ингээд нэгдсэн журмаар ийм яамны бодлого улс орон даяарх тоо баримт биш. Бид нар ер нь энэ Улаанбаатар орон нутаг гэдэг хоёр том өөр ийм одоо бодлогын ийм ялгаатай байдлаар гаруулж ийж бид нар ажиллахгүй бол ерөөсөө болохгүй байгаамаа гэдгийг хэлгээд. За 6 номер цай дэрвэлээ. За мантхаа гişүү маш чухал зүйл ярьж байна. Бид ингээ хөдөө аж ахуй гээл ингээл нэг базаал ингээл нэг томор нь яваад байдаг. Гэтэл нөгөө төв суурин газар ялангуяа Улаанбаатар хотын үндэсний хангамжийн асуудлыг доголдуулахгүй байх тийм одоо зүйлийг гаргая гэдэгтээ бол одоо санал нэг байна. Зөв зүйтэй санал байна гэж ингэж үзэж байна. Сая одоо нийслэлээр хүүхдийн сүү өгнө гэхэд л одоо сүүгээ барах уу барахгүй юу гэл ингээл асуудал үүсэж байгаа. Хоолны махны асуудал, ногооны асуудал гэл олон хүндрэлүүд байгаа учраас энэ дээр яам басан гэдэг хамтраад ажиллахад бол бэлэн байгаа. Нийслэлтэй одоо байнга хороотойгоо. Нөгөө талдаа таны хэлдэг энэ төрөөс өгж байгаа дэмжлэг татаасуудыг одоо бас нэг ил болгоод ямар үр дүн гарах вэ гэдэг гарсан бэ гэдэг дээр бас үнэлэлт өгье гэдэгтээ бас санал нэг байна. За 3 дахь асуудал энэ мэдээллүүдийг ил болгох ажил руу яаралтай орж байгаа.
одоо энэ 7 хоногоос ер нь одоо энэ бүх мэдээллүүдийг ил болгож эхэлнэ. Энэ одоо 1 минут авч. За 6 номер гүйцээж хариулъя. Тий, яамны одоо энэ сайт бол зөвхөн одоо юу гэдгийг сайд нь хэдэн зураг хэдэн талаас нь ахуулдаг сайт биш ээ. Энэ бол одоо мал эмнэлгийн салбар дээр одоо жишээ нь тарилга туулга юу явах, хизээ явах, ямар тариа тарих гэж байна. Тийм ээ. Одоо хөнгөлт урамшуулахад улаан буудаан яах юм, сүүн яах юм, арьс ширн яах юм, ноос нь яах юм, авуул яаж авах юм. Гэт ингээ бүх зүйлүүдийг одоо мэдээллүүдийг ил болгоно. За энэ сайтуудаар манай энэ одоо газрын дарганаар ажил хариуцсан мэрэгжилтэнгүүд тодорхой самбар гаргаж ирж байгаа. Самбар дээр тоотой, хугацаатай, дүрм журм бүх юмыг ил болгоно. Тийм учраас яамны хэвлэл мэдээллийн одоо энэ системийг яамн дээр одоо бий болгохын төлөө одоо төрийн нарийн бичгийн даргатай одоо үүрэг өгцсөн. Тэгээд энийг бол юу гэдгийг PR гэхээсээ илүүтэйгээр PR гэж харахгүйгээр зөвхөн сайдын зураг гэж харахгүйгээр энэ салбарын мэдээллийг ил болгох ийм том одоо мэдээллийн сувг хэдүүлээ босгоё гэсэн ийм одоо бэлтгэл ажилдаа ороод эхнээсээ хэрэгжиж эхэлж байгаа гэж ингэ. Тус. Та хоёр удаа тодруулчихлаа шүү дээ. За Гомбын Ганбаатар гишүүнээс асуулт асууя.